харамсалтай хүүхдүүдээ хөнгөрч ирж байгаа одоо хүүхдүүдэн өнөөдөр халдварыг мордуулаад явуулчихсан хэрэг. Одоо ингээд айрхдахгүй юм байна дүү. Ихний тавтахгүй юм байна гэл бодсон. Тэгээд цаг манай энэ ах ирээд тэг намайг мордуулж өгөө. Би гурлсан. Мэдээ зүгээр үл гэсэн чи зүгээрээ ахаал гэж. Тэгэхээр нь тэгэл мордуулаад нэг алгадаал өгсөн. Шоу алдан болохоор 19 онд миний 2 дахь жилийн наадам 11 настай байсан. Надад жоохон бахад бол амар гоё идсэн юм. Тэгээ одоо ч ер нь тэр сумын наадмыг нэг бодохгүй тэгээд шоу алдан гэж боддог шүү дээ. Мөр мал үзээд мөр хараад бол тэр шоу алдан гэж боддог. Анх хавар унжихад би тийм амар бол мөр унж сураг үзгээд шоу алдан амар айстай байсан. Тэгээ очихоор тэгэл улмаагаа дайраал над руу. Тэгэл би тэр чинь гайг байх гэж бодвол мортохоор тэгэл ам амар хатуу агсраал. Тэгээд зун нь болохоор тэр зангийн мэддэг болсон тэгээд айхавчтай. Гараанаас гарсан чи яг 30 ид дээр яваад шахаад ороолгосоор байгаа. Тэгээд 8 6 тэр гин огцов гарч ирэл. Тэгээд гараанаас гараад шахахгүй явсаар байгаа. Тэгээд инэв дэрсэн чинь тэгээд амар шахаад ороолгоо явсан. Тэр нэг үлийн нүхээс тэгээд үлийн нүх хараагүй шүү тэгээд бүдрээд тэгээд толгоогоо даахгүй толгоогоо сэгсрээд тэгээ өнө. Одоо ингээд айрхдахгүй юм байна дүү. Ихний тавтахгүй юм байна гэл бодсон. Тэгээд цаг манай энэ ах ирээд тэг намайг мордуулж өгөө. Би гурлсан. Тэгээ би дараа энэ цагтахтай жуулж ирсэн чинь уулзч амжаагүй. Тэгээ шууд үрийгээ аваад 5 хашаа руу очив. 5 хашаанаас гараад би рүүгээ уяруугаа явсан. 아무 어떤데 누구인지 많이 보면 사실은 냄새가 호떡하는데 아무 어떤데 인게 다르게 없어도 냄새지만 우리 시코에 가서 어떤 그쪽에 걸었단 누구인지 아무도 보는 거야 모든 놈들이 하루래 두루마기나 줬었다 아무 어떤 누구인지 많이 보는 거야 사실 그런 게 냄새에 하루래 모르겠다 제 다투래 두룩대를 어떻게 하더래 맞들지 마 이들지 하루래 다음날 거기서 тэгээгүй эсвэл би тэгээд айрхдахгүй шүү дээ. 12 дээр би өөрөө мордож чадахгүй тэгээд энэ байгаал юм. Тэг хүн ирж мордуулахгүй бол тэгээд би Хөтлөөл гүөхөл. энэ босгоо тэгээд шууд яваа. Тэр чинь шүдлэн нас байсан юм аа. Өглөө эрт. Эхний шүдлэн нас оролцож ирсэн. Тэгэл хамгаалтандаа зогсож ирсэн чи халзуу өрөө чи ирээд тэр үзэгчдийн сандалны яг доохон тал юм да. Тэгээд жоо хадуураад үзэгчд рүү их уг нь урд тасархаа явж ирсэн шүү дээ. Төрүүлсэн. Тэгээд хадуураад ирсэн манай хоёр хот чи өөрөө нэг амын жоохон татаад тэгээд толгой их өндөр байсан юм аа. Тэгж жагаад буцаад хүүхэд болохоор буцаад зам руу н оруулах гэж л татаал ганц нэг ороолгосон чинь нөгөөх нь толгоон дээшээ их өндөр олиж ирээд тэгж байгаа бүдэрцээ байхгүй. Тэгэл би за энэ хүүхэд нь гайгүй байгаа даа гэж харсан чинь хүүхэд нь гайгүй босоод ирэх шиг боллоо. Тэгэхээр л наанаас нь гүйжч бол мэдээ зүгээр үл гэсэн чинь зүгээрээ ахаал гэж. Тэгэхээр нь тэгэл мордуулаад нэг алгадаал өгсөн. Тэгэл энэ хоёр мэж хоёлоос хэрэгсэн баг. Тэгэл дахиж давхаал. Тэгэл гурвалсан тий. Дахиад жоохон барай нэг 100 200 м хол байсан бол дахиад ч төрүүлэх боломжтой давхижсэн шүү ер нь. Айгүй нөөцтэй их хурдаад байсан. Тэгээ манай дүүч өөр их сэргэлийн юм билээ. Тэгээд хурданч мордоод тэгэл буцаал амын засч аваад тавьсан шүү дээ. Араас нь харсан чи их сайхан. Тэр араас нь тэр буцаж идээд тэр мордуудыг тэгж гой хурдалж явж байгааг харахаар хүн их сайхан санагдсан юм билээ. Би өөр айгүй хөгсөн. Өөрөө одоо багада бас морь малтай би чи ар хангаах. Морь малтай орох өссөн бас хөдөө байсан болохоор өөрийн мэдлгүй л очиж мордуулчих юм чи. Одоо тэгээд яг тухайн үед би айл уяа яаж байгааг мэдэхгүй л байсан. Тэгээд ерөнхийдөө мордуулсныхаа дараа 12-нд ерөнхийлөгчөөс нэг хүүхдүүд шагнал авдаг шүү дээ. Тэгээд айргцсан мордын хүүхдүүд нэг шагнал аваад эндэр дээр гардаг. Тэрэн донд л дүүгээ хараад байгаа юм чи.
байли миний нөгөө дүү байна уу гэж хараад байгаа юм чи. Тэгэхээр чи бид нар 12-нд хамгаалт буугаагүй хөөдлөө энэ цагдаагийнхаа хүрээн дээр зурагтаараа хараад дүүгээ байна уу байли хизээ гарч ирэх нь гэж хараад хүлээгээд идэв билээ. Өө тэгээд харсан шүү дээ шүтлэн дээр айргийн 5 хүүхдүүд дотор байсан уу чи. Тэр бичлэгийг бол би ч оройн үзлээ. Тийм тэгээд өдөрт тэр мориныхоо завсраар хамгаалтныхаа завсраар л утсан дээрээс харж үзсэн. Тэгэл хүмүүс чинь зарим нь намайг таниал, зарим нь танихгүй тэгэл ганц нэг хүн над руу яриад чи мөн байсан уу биш байсан уу гэдэг нэг тиймэрхүү яриа өрнөөл өнгөрч байгаа юм чи тэр үед чи. Ямар ч хүн байсан ер нь тиймэрхүү үйлдэл гаргах л байсан баг. Ер нь тэгээд яг наадмаараа тэр сайхан явж байгаа. Яг тийм торгоо агшинд бол хүү ер нь тэгэл ер нь Монгол хүн л болсон гарах л байх гэж боддог шүү дээ. Тийм үйлдэл. Тэгээд ер нь нөгөө амьдрал баялаг байгаа. Одоо ингээд 19 онд өргөөд мордуулж исэн хүүхэд одоо ингээд дотоодын сэрэгт албаа хаагаад албаагч болцсон байна. Тэгээд одоо энэ 17 дахь жилийнхаа наадмаар дүүтэйгээ хамт хамгаалтан зогсоно шүү дээ. Тийм одоо дотоодын сэргийнхэн чинь манайханд хамт энэ ч хөдлөө дээрээ үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Тэгэхээр одоо дүү хамгаалтан дээр нэгсэн. Тэгэхээр одоо нөгөө өргөж мордуулж исэн өргүүлж исэн хоёр хүн хоёулаа энэ жил хамт хамгаалт аваад хамт ажиллах нь байна шүү дээ. Тэгэхээр л одоо амьдрал өстэй баялаг юм байна. Би одоо цагдаагийн байгууллагт орж ажиллаад 16 жил ажиллаж байна. Тэгээд тухайн яг энэ хуудлаа дээр ерөнхийдөө одоо сонгоо хайрхан дүүрэгт анх хөдөлгөөн тэргүүлийн газар ажиллаж байсан. Тэгээд сонгоо хайрхан дүүрэгт ирсэнээс хойш ер нь тэгэл цагдаа нар наадмаар байнгалж. Би 16 жил яг хөдлөө дээр ирж ажилласан юм. Амгайгаа зачтын мөрсгд уяа сэргэн араядан тогтоход цулбуур илчилнэ айдын гадыг тархад харабудана айдуултад сахид сэнх амарна. Тэр наадмаар л ер нь шоу халдсан нэртэй болсон баг тий. Тэр ард иргэдийг л одоо огшоогоол тэгээд сайхан сэтгэл төрүүлээл тэрэнд нь л хүмүүс өстой шоуд чиж айрагдлаа даа гээл тэгэл ерэн шоу халдсан гэж нэр өгсөн баг. Хамгаалтанд ажиллаж байхад бол ерөнхийдөө бидний ажил чинь одоо ард иргэдтэй л үйлчлэх. Надад тохиолдсон шиг ингээд олонний сонорт хүрээгүй л болохоос алба багш нар зөндөө гавья байгуулж байгаа алба багш нар байгаа.
одоо төөрсөн хүүхэд ар гэрт нөх энэ бол зүгээр ингээл маш их тохиолддог асуудал байхгүй. Тэгээд одоо морь хөл гараа ууглах. Тэгэл мориноос хүүхэд унтсан байх. Хүүхдгүү морь ирлэх хаана унчив яачив. Тэгэл ерөнхийдөө тэгэл алба хаагч болгонд энд чимээгүй гавья байгуулж байгаа. аймгийн Ужир цумын уяа Чунглаа группийн ерөнхийлөгч Бүрэн Мацаагны Дэдэм алдсан газарыг тодмондоо яаж ононгийн матуулыг үйсэн булчинтай харуулжин татаа тавьсан сум шиг хэрлэн мөрнийг салгуулж хэнтийн өндөр хан уулыг өндөлзүүлж өнөөдөр хүрэн алдсан газарыг дөрүүллээ. За ер нь бол одоо жоохон холдож байгаа харагдж байна. За ингээд ононгийн батуулыг тодмондоо ононгийн батуулд Мантай хоёр удаа ахтуу хоёр их хурд дурлааны азраг дөрүүлгэлээ. За инхүү өр ханга аймгийн Ужир цумын уяаж Бүрэн Мацаагны хурдан алдсан газарыг их хурд дурлааны төрөө магнат хурдад наадамчин олноо байсан.